Бичлэг үзэж байгаа юм төргий бичлэг хийгээгүй бүр амар удацсан байна. Тэгээ яаж хийдгийг бас мартцсан байна. Энэ бичлэгээр болохоор би сая Монгол явчаад ирсэн сэтгэлээ хуваалцдаг юм гэж бодоод тэгээ бичлэг хийж чинь. Юун дээр уг нь би нөгөө Монгол явахаасаа өмнө Монголд очиад бүх юмаа бичлэг хийгээл влог ингээд хийндэ гэж бодоо явсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд гэр бүл найзууд амар санцсан. Ер нь ингээд амар жаргалтай байж байгаад ирсэн байхгүй юу. Тэгээ тийм үе яг ингээд тухайн үедээ л зөвхөн мэдрэл гоё яаж агаад ирэхийг амар хүсээд юусоо бичлэг хийгээгүй. Угаасаа ингээл нэг юм болонгууд л уцаа гаргаж ирэл бичил ах юм бол надад ч гэсэндээ нэг юм мэдрэмжийг авахд амар хэцүү. Тэгэл хамт байгаа хүмүүст ч гэсэндээ амар тухгүй штэ. Тэгээ тийм болохоор ер нь бичлэг би бараг хийгээгүй. Тийм болохоор ирснийхаа дараа сэтгэлээр лого бичт юм уу гэж бодоод бит байж юм. Тэгээ би Монгол яваагүй 2 жил гарсан болцоод сая шинэ жилээр явчаад ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь зөндөө олон юм гоёор өөрчлөгдсөн байсан. Яг нь ингээл Монголд утаа төвлөрөл үнийн өсөлт гэл асуудлууд ингээл зөндөө байгаа ч гэсэндээ надаа ингээд Монголд байх 21 хоног бүр амар жаргалтай амар гоё исэн. Ялцгүй ингээл гэрих нэрээ хайжууд бүх юм нь ингээл надад амар дотн санагдаад надаа ер нь ингээ Монголоос хурдан явах юмсан энэстэй Монголд тест бүтэхгүй байна мэн гэсэн бодол ерөөсөө орж ирээгүй. Бараг буцаа яаж Солонгос явна гэж бодсороо гаднаашаа ирсэн. Тэгээ Монголд очиод яг хийхийг хүсчихсэн юмнуудаа баг хийхийг хийжээд нэг өдөрч бараг гэртээ ингээд зүгээр суугаагүй гадуур дотор явсараад ер нь амар завгүй ясараад ирсэн. Зарим нь бараг уудах хөстэй нэг зарим хүмүүстэй өөртөл уулзч амжаагүй. Ер нь ингээд 20 хоног бараг хүрээгүй надаа. Илүү байгаа л амар санагдаадсан. Тэгээд дараалалаар нь ярих юм бол мэдээж гэр бүл найз нөхдөд уулзаад амар жаргалтай байсан. Би ер нь ингээд өөрийнхөө амьдралд аав ээж байгаа ч юм уу тийм оролцуулах дуртай биш аахгүй юу? Аль болох ингээд өөрийнхөө асуудыг шийдээд ингээд өөрийнхөө юмыг зохицуулж надад ч гэсэндээ амар. Тэгээ нэг тийм гэр бүлийнхандаа юм төвөггүй амьдрал амар гоё идэг аахгүй юу? Тэгэл энд ингээд ганцаараа байгаа хүн чинь миний юмыг би л хийхгүй л надад зүгээр хийх хүн байхгүй. Ер нь ингээд Монголд байсан үедээ харьцуулах юм бол би айгүй биеэд агаа сурцсан байгаа штэ. Тэгсэн чинь ингээд гэр бүлийнхаа хажууд атсан чинь үгүй би хийж чадахгүй байх, би мэдэхгүй байх, би дийлэхгүй байх, ингэмээргүй байх, тэгмээргүй байх гэл ер нь ингээд амар ишгэлсээр агаад би ирсэн. Тэгээ надад тэр мэдрэмж бүр амар гоёсэн. Тэгээ би ер нь ингээд өвдөж мөгдөх юм бол энд ч Монголд ч ганцаараа имлэг яваал үзүүлэл ингэж байгаа юм байна, тэгж байгаа юм байна гэдгийг ойлгох насан дээрээ ирсэн. Тэгэл ганцаараа тэр олныг хийх ерөөсөө хэцүү биш байгаа штэ. Би ингээд тэрийг хийж чадан за. Тэгсэн чинь саяны удаад ерөөсөө аваагаал дагуулж имлэг явмаар санагдаад ерөөсөө болохгүй за. Тэгээ манай аав ч амар завгүй ерөөсөө олддгүй юм баггүй юу. Тэгэл баг манай аавын утас бол 30 минутанд баг 30 удаач дуурчиж магадгүй за. Ингээд тэр олоныг харж байгаа мөртлөө ингээд аав үгүй би ганцаараа явахаас айгаад юм хоёулаа хамт явъя та хүрээдэр гэж ингээд надад тэр бүр амар гоёсэн. Тэгсэн чинь нэг удаа бүр нөгөө би аваас төрүүлж очоод тэгээ юм нөгөө эмчийнхаа өрөөний гадаа хүлээж сууж агаад чи эмч нь ороорой гэд тэгээ би үгүй аав ирээгүй наавын гიშгэр хамт орё гэж ингээл тэгээ сууж байгаа мэдрэмж надад бүр амар гоёсэн. Тэгээ ингээд өмнө нь яагаад ингэдэггүй юм бол би яагаад өнөө нэг энэ болгоныг ганцаараа л хийгээдсэн юм бол ер нь амар гоёсэн надад. Би энэ хугацаанд Монголд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг болохоор ингээд бүх улсын эмнэлүүд чинь ингээд захин болцсон юм байна штэ. Тэгээд ерөөсөө нийгмийн эрүүл мэндийн даатгал төлөвлөгөөр бүртгэж авдаг болцсон юм байна. Тэгээ ингээд би тэр чинь уцаар яриад одоо би мөнгөө яаж төлөх вэ? Би яаж үзүүлэх вэ? Яах вэ гэж яриул би уг нь чадна штэ. Тэгсэн чинь ингээд авруу болохгүй гинэ. Одоо яг та нэг асуугаад өгдөө, яриад өгдөө, та нэг төлөөд өгдөө гэл ингээл юу ч мэдэхгүй, юу ч бодохгүй зүгээр л ингээл аавгаа дагаал тэнд ингээ явж захна надад бүр амар жаргалтай байсан. Тэг өмнө нь юусоо тийм мэдрэмжийг аваагүй байсан уу? Аваагүй эсвэл удцсан байсан уу? Надад зүгээр яг ингээд тухайн үед юу нөвцөн яасан ингээл имлэгээр явж байгаа юм чинь бас яасан бол хийсэн бол гэл зовол ингээл зовхоор нөхцөл байдал байгаа штэ. Тэгж яхад ингээл юу ч бодохгүй, юунд ч санаа зовхгүй. Зүгээр ингээл аавыгаа араад юу ч наав. Яа гэж юм. Тэгээ байж байгаа надад бүр амар жаргалтай байсан. Би тэгээд ч гэсэн миний охин ямар бол идмээр ээ, ямар нэмэр ээ гэл ёо би нэрээ үнэндээ л Солонгост ингээл амар гүйгүүлээл те ингээл аав ээжийн ачиг амар хариулаад бас ингээл сансан шигэ ингээл амьдрч чадахгүй байгаа штэ. Тэгж хаад ингээл тэр хэдэн хоногт ч ингээл найз нөхөд гэр бүл гэл бүх хүмүүсийн хайр ингээл над дээр ирээл ер нь ингээд амар жаргалтай байсан. Миний бүр ингээл юм жижигхэн асуудлыг хүртэл яах вэ хүү гэл бүгд амар тоож моогоол тэгэл энэ чинь ганцаараа байдаг хүний хувьд тэр мэдрэмж надад бүр амар гоёсэн. Тэг би ингээд эндээс явахдаа болохоор
очоод аав ээжээгаа ингэн өвөө эмийгаа ингэн дүүнэрээ би ингэн ер нь ингээл бүгдийн гоё ингээл бүгдээрэнд нь гоё тусалж байгаа амар гоё халамжилж байгаа тэрний мөрнө гэж бодож явсан байхгүй. Тэгсэн чинь бүр бүх юм амар эсэргээрээсэн. За би ингээл нэг өглөө босоод аавын өглөөний цаг бэлтэх гээл. Энд манай аав ингээл яах миний охин зүгээр унт аавны юм идэхгүй зүгээр одоо ингээ явлаа гээл. За зүгээр унтаарай гээл. Тэгж мэг байгаа нь гэсэн дэ надад бүр амар хөөрхөн байсан. Би дараа нь төрсөн өдөр байсан. Нэг сарын 10-нд миний төрсөн өдөр байдаг байхгүй юу? Тэгээ төрсөн өдрөө хаана хийхээ мэдэхгүй байжгаад зөндөлн караокенуудыг үзсэн чинь ингээл нэг харанхуу яг нэг миний бодож исэн газрууд юусоо байхгүй байгаадсан байхгүй юу? Тэгээд амигод хийсэн. Тэгээд тэнцээ бас миний нэг таньдаг хүн байсан болохоор надаа ингээд өндөө тусалсан. Тэгээ надад амигогийн хоол нь бүр амар гоё байсан. Тэгээ нөгөө миний төрсөн өдрөөр ингээд би нөгөө энэ би танихгүй найзуудаагаа дуудсан болохоор бас жоохон санаа зовоод яг тухайн үед ингээд би бас жоохон сандраад тэр маань яаж байгаа бол энэ маань яаж байгаа л гэж бодоо. Тэгээ бас өөрөө амар баярлаад хөөрцөн. Тэгээ ингээд надад хоол орохгүй байсан ахгүй. Тэгээ би нэг амар идэггүй байсан чинь ингээд тэндээсэн бүх найзууд хоол нь бүр амар гоё ялаа гэж хэлсэн. Тэгээ би дараа нэг орохдоо бас нэг хоол идсэн байхгүй юу? Тэгсэн чинь хоол нь бүр амар гоё юм бэлээ. Тэгээ би бас нэг тийм амар тухтай бичлэг энэ хийж чадаагүй байсан болохоор ингээд жоохон бичлэг оруулчих заяа. Гэтэ бүр ингээд миний төрсөн өдөр өмнө нь хийжсэн төрсөн өдрүүдээс бүр хамгийн гоё нэг жилийн төрсөн өдөр байсан. Бүр ингээл өвтлэн инээгээл эсвэл амар баярлсандаа болж уйлал. Би бүр хэдэн удаач уйлсан бүү мэдгүй. Тэгэл FM-с над руу залгаал. Ер нь ингээд миний төрсөн өдөр амар гоёсэн. Хуучим тал цэцгээрээ гойдог шиг ухаантай охиноороо ээж нь бахархтааг, саруул тал цэцгээрээ гойдог шиг сайхан охиноороо аав нь гойд юм аа. Тэнүүн тал цэцгээрээ гойдог шиг тэнгэрлэг охиноороо ээж авах хоёр нь үргэлж гайхуулдаг юм шүү гэд энэхүү сайхан мэдчилгээг хамгаа сайртай охиндоо зориулан илгээж байгааг бид шууд амжуулан хүргэж байгаа юм аа. Хамгаа сайртай охин даваа жаргал чамдаа төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргье гэд хайртай аав, балжин юм хайртай ээж, байгалмаа болон дүү нараас нь илгээсэн байгаа юм шүү. За, энэ цаг мөчид хайртай аав, ээж, дүү нар нь биднийг радиогоор дамжуулан шууд хүлээн аван сонсож байгаа юм аа. Тэгэхээр ийм сайхан сэтгэлийн бэлгийг баярынхаа өдөр дээр хамгаас хайртай хүмүүсээсээ хүлээн авч байгаа сэтгэл гэлээсээ даваа жаргал маань хуваалцвал. Дундах баярлалаа. Хайртай шүү. За тэгэлгүй яах вэ? Даваа жаргалдаа болоод сайхан аавд нь ээжд нь дүү нарт нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхний дээдийг хөсөн ирвэ. Энэ хорвоо дээр тээж төрүүлсэн ээж нь тэрвэрж өсгсөн аав нь дэрсхэн өссөн дүү нараас нь илгээсэн аялгау сайхан мэдчилгээг шууд дамжуулан хүргэлээ. Төрсөн өдрийнхөө баярыг хайртай дотныхоо хүмүүсийн хамтаар хизээч мартагдгааргүй сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэ миний дүү. Тэгээ амигаа бас гараад клуб орсон. Зүү Канта 2 жил өмнө нь орж үзэг байсан аахгүй юу? Тэгээ тийш орж үзсэн чинь бас яг дэжгүй айгүй дэжгүй байсан. Яа, тэгээ амар инээдтэй. За би нөгөө нэг төрсөн өдрөөр бас жоохон уулцсан байгаа шүү дээ. Тэгтээ яг согтоо мохтол ерөөсөө биш. Ингээд жоохон уулцсан байсан. Тэгээд маргааш найзуудтайгаа амралтанд явах гэж байгаа болохоор өнөөдөр нэг амар оройтхгүйгээр бас нэг амар уухгүй гэж бодсон. Тэгээд шууд найзынхаа гэрлөө явж хонно гэж бодоод гэрээсээ гарсан байхгүй юу. Тэгсэн чинь орой бодсон чинь над руу аав залгаад аав нь очиод авъя гээд. Тэгэд би амар аавыгаа харгалаад та эртгөө очиод гэртээ амарч юм. Надаар би ингээ өөрөө зүгээр ингээ харчин санаа зовлтгүй гэж ярьсан чинь аав нь өөрөө очихгүй юу ячиж улаачаа явуулчих миний охин гэртээ өрөөд гэж авдیں۔ Тэгэл би бүр ууцсан би гэртээ харин гэдэг надын хувьд хэзээ ч ингээд ерөөсө төсөөлөгдөхгүй байгаа байхгүй юу. Яна тэгээ аав харуул бас яах юм гэж бодоод тэгээ бүр тэр өрөө ингээд найзынхаа гэрлээ амар хурдан яваад ороод ингээд аав руу зураг мурга явуулаа. Тэр бүр надад амар инээдтэйсэн. Манай аав бас өөрөө жоох ууцсан зан. Тэг клуб байжсэн чинь над руу залгаснаа. Клуб нөө чихвч байхгүй. Тэг амар чимээд байгаа штэ. Тэгсэн чинь аав нь охиндоо хайртай гэж үгээл тэнцээ бүр юу гэж болоод байгаа. Тэгэж нэг аавыгаа харгалж гэрээсээ гадуур хонсон байд юм би. Тэг мараас нь би 3 найзтайгаа тэрэлж ирж зурдаг амралтын газар очсон байхгүй юу. Тэгсэн чинь айгүй дулаахан, цэвэрхэн тэгээ бас тийм амар үнэтэй биш. Ер нь айгүй дэжгүй амралтын газар байсан.
Нөгөө биш юм уу? Нөгөө биш гэнэ. Харвал хаач. Тэгэл нөгөө миний багын найзууд болохоор зөндөө олон дурсан ч ихтэй бид ингээл өгтлээ бас энийгээ тэр үед би бүр амар жаргалтай байсан. Тэгсэн чинь нэр ингэсэн за манай найзууд бүгдээ ингээд тус тусдаа 10 минутын барыг юм презентацийн бэлдсэн. Тэгээ надаа ингээд зурагтаар гаргаад миний бүр ингээд мэдхгүй бүр мартсан байсан юмнуудыг надаа ярьж өгөөд тэгээ ингээд зураг мурагнууд гаргаад би бүр тэднэрийг сонсчоод би бүр өгтлээ уйлсан. За бүр амар баярлаад тэг ингээд ямар азар миний амьдралд ингээд ийм найзууд байгаа. Ямар азар ингээд энэ хүмүүсийн ачаар миний хүүхэд нас багнаас ямар ч тийм уухай дурсамжгүй тийм гоё жаргалтай өнгөрсөн ингээд би бүр найзтайгаа харсан ч амар хайр урсан. Тэг Санаа. Энийг тагооваа. ингээд бид нар ингээд өдөө алтал ингээд хамт байж байгаа да. Бас ингээд амар баярлаад би ингээд найзуудтайгаа харсан чи амьдрал нь гэсэндээ амар гоё болсон. Ингээд бид нар бас ийм болцсон бах таа гэж мэгэл бодоод би ер нь ингээд тэр өдөр бүр амар гоё байсан. За тэгээд би бүр нэг найзтайгаа 6 хүртэл юм ярьж суусан баха. Тэгээ 6-аас нэг 10 цагийн хооронд хүртэл унтаад ирсэн. Тэгсэн хүртэл ингээд ямар ч тийм ядарсан, согтсон, тийм муухай нэг тийм хүн чинь ингээ хоол явахаа нэг бас ядардаг штэ. Ямар ч тийм мэдрэмж байхгүй. 4 цаг унтсан мөртлөө ингээл амар гоё амраас ирж мэрсэн. Тэр бас надад бүр амар гоё байсан. Тэгэл уг нь бас нөгөө нэг утлаг влог хийдэг хүн чинь ингээл тэр мэрийг ингээл бичлэг хийж аваад ингээл бас үзүүлэл уг нь надад амар гоё байсан байхгүй юу. Зүгээр л би яг тэр үед ингээл юуж бодохгүйгээр зүгээр амар гоё юмар санагдаад ерөөсөө бас бичлэг хийгээгүй. Тэгээ манай найзууд ч гэсэндээ бас намайг бичлэг хийгээд байвал амар тухгуудчих واخ гэж бодоод тэгээ ер нь баг бичлэг би бараг хийгээгүй юм байна. Тэгээ юу боллоо? Өвөгийн доо очиж 2 хонсон. Тэгээ манай өвгийнх нөгөө майхан толгойд байдаг болохоор уусаа ингээд наашаа цаашаа яваад иж чадахгүй. Тэгээ өвөө имэртэйгээ 2 хонсон. Яа би ч угаасаа өвөө имэгийн хүүхд таахгүй юу. Тэгэл тэр бас амар гоёсан. Өглөө ингээл шөнө ингээл манай өвөө имэг гэртээдэг байхгүй юу. Тэнгүүт ингээл шөнө босоод өвөө имээ галаад үлээл тэгэл намайг ингээл яаж ийж ингээл намайг ингээл хүнжлээр байнг хурцаалцаа. Яа мэдгүй. Ууг нь ингээд бодохоор би тийм байвараа ахгүй юу. Өвөө имээ яаж ийж ингээд тэнгүүт ингээл яаж игээл мэдгүй. Тэр хүмүүсийн ачиг бүр яаж хариулах юм. Мэдгүй би бүр яндаа л гэж бодчих. Тэгээ ингээл өглөө унтчихсан чинь өвөө эмээр ингээд юм ярьж байгаа чимээ мэмээ ингээд тэр чимээ мэмэнээс хэрэг надад бүр ингээд амар гоё байсан. Йоо манай эмээгийн гуйлтай шүл бүр амар гоё заа. Ер нь ингээд эмээгийн хоолноор ингээд ямар ч юм амтлагч ямар ч нэг тийм юггүй лээ. Ингээд зэл юмгүй мөртлөө бүр амар гоё амттай байдаг. Би баг хэдээсээ халуусаа сүтээ зэм юм уусан бүүмэд би одоо хизээж өөртөө баг ингээд цаймаа чанаад уулны ганц аян маяг л уугаа болчдөг байхгүй юу. Тэгсэн чинь би өвгөд бар цай угаал байгаадсан. Тэгээ оройн хүзэртөөл юм яриад. Ер нь бас амар гоё байсан. Ер нь ингээд мухаагүй юм угаасаа надад ерөөсөө байгаагүй. Тэгсэн чинь амар хөөрхөн манай өвөө мөр ерөөсөө өвөө мөө ялангуяа нэг тийм амар анжой тутас барайл ингээл фэйсбүүк мөг ухаал ерөөсөө тийм биш байхгүй. Би тэдэг ингээл уцаа оролт хамгаалал танаа уцаа байлмал гэж бид нарыг аягүй тэгдэг байсан. Тэгсэн чинь сая болохоор өөртөө бүр ингээл фэйсбүүк ухдаг болсон за. Тэг ингээ хоёулаа орондоо орчаал ингээл арайжин гоцоо үзэл ингэсэн гэж ингэж ярьж мээрээд тэг би бас ингээ дүүтэйгээ нөгөө орон дээр ингээ байж байгаа штэ. Тэгснэ гинт өвөө мэй гэлээ унтсан чинь дүү битээр утасны гэрэл ингээ нүүрэн дээр туссан байхгүй. Тэгсэн чинь амар бохоо өөртөө үзээгүй юм шиг. Ой таяр над утас муцаа байл унт ч гişиг. Тэр нь надад бүр амар хөөрхөн байсан. Утаа байлаа. Тийм. Тэгээ би тэр үеэр нөгөө шүдэг үзүүлсэн байхгүй юу? Бас шүдэг үер нь үзүүлж байсан. Тэгсэн чинь би бүр ингээд ер нь багасаа миний шүд амар муу өвддөг. Тэгэл
шүдний имлэг явах би амар дург байхгүй юу? Би бараг ёо шүдний өвдөжснээс ясуугараасаа гэж боддог за. Ядж хаад ингээ ягаад чим шүд мүдэ авахулахаар надад тэр нэг мэдээ алдуулагч тариамаараа идэв штэ. Надад нэг тийм сайн үйлчлдэг байхгүй юу? Тэгсэн чинь би нэг гэрийн хажуу талд нэг шүдний имлэг шинээр нэгцэн гэхээр нь тийшээ явж орж үзүүлээ. Тэгсэн чинь тэр бүр амар гоё шүдний имлэг байсан за. Тэгээ эмчийн харангууд угаасаа нэг тийм миний үеийн залуу байсан юм. Тэгснэ ингээ юусоо өвдөгдгөө бүр амар гоё зөөлхөн гартай за. Бараг ингээ шүдээ үзүүлж захта бүр унтмаар санагдаа за. Ямар ч тийм нөө юу байхгүй. Завөр байхгүй. Тэгсэн чинь ядж хаад ингээд тэдний тэр имлэгийн нөгөө зурагт нь таазан дээр байсан за. Тэг ингээл зүгээр дуу сонсоод дээшээ хараад зурагт үзэж хахад ингээд шүд мөд үзэж мүзээд тэр бүр амар гоё имлэг байсан. Тэгсэн чинь би бүр нэг нөгөө нэг яг өмнөх оройн найзуудтайгаа гарлуу да нөгөө унтаагүй байсан. Тэгээ оройн нь очиж үзүүлсэн чинь бүр нойр үрээд тэг би бүр ингээд амаа ангагаад үзүүл цаад яг унтах гэдсэн аахгүй. Тэг бүр унтсан байсан цаа. Тэг ингээд жоохон зүрмөглөө өнгөтэй ингээд амаа хааж масан чи юм чин хүү яаж наа гингүүт нь би сэрж мэрээд тэр бүр амар гоё имлэг байсан. Эсвэл ингээд нэг би нэг тийм эрэгтэй хүн тип тап гэл эсвэл чанга мангад дуурайт ч юм уу. Нэг тийм эрэгтэй хүмүүс яаж би юу байх амар дург байхгүй юу? Ингээд аль болохоор эрэгтэй хүн гоё тайван, намхан нам зөөлөн дуутай. Тийм байвал надад амар гоё идэв. Тэр юм чинь бас яг тийм байсан байхгүй юу? Тэгээ ингээд яаж нэг гэд нэг тийм асуух бас нэг тийм ямар шаардлагагүйгээр ингээд шүд үзүүлэх надад бас амар гоё байсан. Нэр би танаар тийшээ очиж үзүүлэл нэрээ үнэхээр гоё имлэг байлээ. Тэгэл өөрчн яалаа сонин сайхан юм Монголд ч юу боллоо. Яг хөө ингээл Монгол муухай байна, бүтэхгүй байна, муугийн харыг гэлээвэл ярих юм ууг нь зөндөлөлээ. Үнэхээр амар төвчлөлтэй, үнэхээр амар утаатай. Гэтэ яг би нөгөө нэг яг нөө сургууль амарцсан үеэр очсон болохоор би ал ерөөсөө төгжрээгүй. Ерөөсөө төгжрээгүй хаа баг. Тэгээ бас нэг тийм амар хүүтэн ч байгаагүй. Би бүр Солонгост ирээ ханаа түрээд сая нэг хэд хоног бүр үхэд боссон шүү дээ. Би гиснээс юун дээр би Монголд ингээл төрсөн өдрөөрөө шилэн төрх Америкт авар намын өсгөтэй готл моталтай яваа шоудаад хахад би ерөөсөө ханаа түрээгүй заа. Тэгсэн чинь энд ирээд ханаа түрээд бүр баларсан шүү дээ. Тэгээ надаа ингээ бүх юмнууд амар гоё дотон санагдаад надаа ер нь ингээ амар гоёсэн. Юун дээр юу лээ? Би нэг автобусанд 2 удаа суусан баха. Хоёуландаа суухдаа бүр амар паянтайсэн за. Ягаад гадаанаар хайж уу. Эхний оройн нь ингээд биш эхний өдөр нь ингээд би автобусанд суусан чам. Нэг хөвшин хүмүүс найзууд хоорондоо уудсан. Тэгээ тэр донд нь ингээд эхнэр нөхөр хоёр байсан аахгүй. Тэгсэн чинь автобусын дотор бүр амар хэрэлдээд. Ууг нь бол тэрийг харуул ингээд ямар ядаргаатай юм бэ гэж бас бодгоо штэ. Тэгсэн чинь ингээд автобусны жолооч нь тэр хоёрын хэрүүлд оролцоол хойно суужсэн нэг ихч би та хоёр ингэжтэй тэгээжтэй гэл тэгээ байж байгаа надад нэг тийм амар гоё санагдаад за. Монголууд надад нэг тийм байгаа байдал нэг тийм би энийг танихгүй ч гэсэндээ нэг юм амар дотн болцгоосон юм шиг санагдаадсан. Яг муу хүмүүс зөндөл байгаа л та. Гэтэл ингээд надад ингээд танихгүй хүн ч гэсэндээ амар гоё дотн санагдаадсан. Дараа нь ингээд автобусанд суусан байхгүй юу? Тэгсэн чинь нэг автобусын дотор нүлэглээ. Шахны линтмент ингээл янз бүрийн зараал явж идэг хүмүүс эдэн штэ. Тэгэн чинь нэг линт зараал 2 ширхэн 6000 ч гэлөө нэг тэгээ явж байсан аахгүй. Тэгсэн чинь миний хажууд зогсчихсан шууд ингээ намайг бүр ингэснэ. Хүү ахын доо 1000 төгрөг байна уу? Ахын ингээд линт авах гэсэн чинь 1000 төгрөг дутчихлаа. Чамд бэ нүү гэ надаас бүр асуудыг. Би бүр амар гайхаад үгстэй л яг өстэй лээ гэд нэг гайхснаа юу яцсан. Миний герман нэг бэлэн мөнгө авахгүй 500 лээс авахгүй. Янаха 500 төгрөг үлэн яах вэ гэд. Тэгсэн чинь нөгөө линт зарж байсан ах нь за 5500-аар аваа гэж юм хэлсэн. Мэдгүй би автобусанд 3-4 удаа суусан бол цааш яг юу ч болох байсан. 2 удаа суусан чинь надад бүр амар инээдтэйсэн. Бүгдийг ингээд хараал байж ямар санагдаад. Өнөрөө би бүр нэг өдөр амар ямарсан шүү дээ. Би ч нөгөө нэг Монгол татах хүнтэй үерхэж чагаад энэ дээрээ болчихсон шүү дээ. Үерхтэйсэн байхгүй. Тэгээ яг хөө тэр нэг хаяа жоох амар сандын ер нь одоо ч гэсэндээ тэгсэн чинь яг нөгөө нэг тэр хүнтэй явж исэн газрууд дараа ороод ингээд нэг өдөр явахгүй юу яалтчгүй ингээл удаан байсан болохоор ингээл зөндөө олон газар хамт явцсан. Тэгэл тэр газраараа ингээл дахиад орсон чинь яг ингээл юм харангууд би дээрээ сууж исэн сандал би дээрээ орж исэн газар энийг хараад ингэжсэн ш тэгжсэн ш энэ хиний яадаг байсан газар биш мэс гэл тэр мэр ингээд гинт амар ингэж бодогдоод би бүр нэг өдөр амар юм орсон ш нэрээ амар жаргалтай явж исэн. Гэтэ яг гоё лсэн л та. Тэг ингээд бодсон чинь
яг ингээд битээрээ ордог байсан газрын худалдагч хүртэл ингээд хിവэрээ заа. Ингээд бүх юм надад ингээд хിവэрээ хахад ягаад битээр ингээд өөрчлөгдсөн бол мал гэж бодож мадад нэг өдөр би бүр хүчээр жоохон юм урсан шүү дээ. Лөвчтэй. Хөөе нэр ингэсэн заа. Миний нэг юм бүр багасаа биш оюутан байхасаа крастэйсэн нэг залуу байдаг байхгүй юу? Бүр ингээд анх харцал ваа ямар гоё залуу вэ гэж бодсон. Тэрний зураг мөр ингээ миний утасны дэлгэцэн дээр байж мэдэг заа. Нэг тийм хүн надад байдаг байхгүй юу? Тэгэл аанда энэ залуу хизээч намайг угаасаа тоохгүй. Ингээд надад нэг тийм амар холын хүн шиг ингээ анханасаа санагдсан. Нэг тийм залуу байдаг байхгүй юу? Тэг би тэр хүнтэйгээ уулзч кофе уусан шүү дээ. Тэр бүр бас амар гоё исэн. Ерөөсөн нэг тийм өөр илүү дутуу юм хүсгүй. Энэ залуу надтай ингээ дахиж уулзаасай. Энэ залуу ингээ дахиж над руу юм бичээсэй ч юм уу. Гэ тийм юм ерөөсөө байхгүй. За зүгээр л ингээл амар бүр ингээд хол санагдчихсэн хүнээ ингээд хажууд нь ингээд суугаад юм яриад уух надад бүр амар гоё исэн шүү. Нөгөө нэг ерөөсөө ихтэй хүмүүнтэй нэг тийм харьцах дургу тэгээ нэг тийм ер нь хүний хажууд нэг тийм амар сандарч мандардгүй хүн чинь бүр ингээд яг тэр үедээ бол би бүр амар шоконд орсон. Ер нь ингээд жоохон сандарсан би бас догтлсан гэхгүй юу. Ядж байгаа би нөгөө тэр өглөө амар завгүй байсан. Тэг ингээд уг нь ингээд тэр хүн чинь нэг тийм хүнтэй уулзах чагаал ингээд нөр хамаа гоё будаал усмүсээ янзлал бэлдээл уг нь очих ястай шүү дээ. Уг нь би тэгж очихыг хүсчихсэн байхгүй юу. Үнэхээр амжаагүй заа. Тэг би хойшлуулцъя гэж бодсноо. За уулзъя хэлцээ юм чинь гэж бодоод. Тэг бүр ингээд миний усмүс ингээд бараг тослогдсон. Тэг би ингээд үсээ боож мооцсон. Үсээ боохоор надад бас нэг тийм амар зөгтгөө байхгүй юу. Тэг миний тэр өглөө ингээд нүрний будам мод ерөөсөө болохгүй. Яг би амар уулзсан ч гэсэндээ надад бүр амар гоё исэн. Тэг ингээд юм ярьж байгаа л гинт нэрээ энэ хүн ирсэн бүх таа гэж бодоод. Ер нь нэг тийм амар шүтдэг гэх юм цаашийн ер нь ингээд амар мундаг даа гэж боддожсэн хүн яг ингээд хажууд байх бас амар гоё юм билээ. Ер нь амар гоё юм билээ. Гиснэс. Тэг өөрч нэг тийм сүртэй юм болоогүй дээ. Тэгэл ер нь ирсэн байна дөө. Гэтэ ингээд яваад ирсэн чинь миний сэтгэл санаа манаа ч гэсэндээ амар гоё болсон. Би ингээд инстаграм дээр амар гоё нэгтэй юм пост гарч ирэх юм бол шууд ингээд хадгалж авч маваал байдаг байхгүй юу. Тэгснэ одоо ингээд тэр мэрийг уншаад гингүүт бүр юм хадгалаад олцсон. Яагаад тэнийг ингээд өргөлдүүлж ингээд унших хэрэгтэй юм. Ер нь ингээд сэтгэл санаа амар гоё болсон миний. Би тэгээд нөгөө Монгол дэлгүүрүүд гэсэндээ бас амар гоё хэлсэн байлээ шүү дээ. Би бүр говийг нэг тийм амар гоё гэж боддгоо байхгүй юу? Ер нь ингээл Кашмир гэж нэг боддtiin. Тэгсэн чинь нөгөө талбай хажуу талын юу орсон чинь гоё бүр амар гоё юм загварлаг бүр амар гоё болсон юм байлээ шүү. Би бүр тэрийг мдээгүй байсан за. Тэгээд нөгөө энд дэдэг хүмүүстэй бас тэндээс орж бэлэг мэлэг аваад. Тэгээд ер нь солонгостойгоо хүмүүс эсвэл солонгос хүмүүс яг юм гоё мой юм өгүүлбэр айгу гоё бэлэг байлээ. Тэгээ өгсөн хүмүүс нь тэгсэндээ бүгдээ амар гоё хүлээж авсан. Тэгээ ер нь гоё мой бас гоё болсон байлээ шүү. Би тэгээ ингэдэг за энэ миний гэрэл юусоо ингээд харахад тодох юм. Би нөгөө ингэсэн ийм юмд би амар дургу. Ингээл гадаадад удсан хүмүүс эсвэл ингээл дөнгөж ингээл гадаадад ирсэн хүмүүс ч юм уу ингээл олон орноор явсан хүмүүс амар монголоо муулаад тий бүтггүй байна ингэхгүй ингээл би тийм яриаг сонсох бүр үнэхээр амар дургүй. Би жоохон тийм үндсэрхэг хүн байж магадгүй за. Тэг ингээд одоо ингээд хүнд чинь ингээд их орон эцэг гих гэр бүл юу эдээ ингээд яаж исэн ч ингээл амьдрах ёстой, хайрлах ёстой, хамгаалах ёстой ингээл нэг тийм үн цэнтэй юмнууд гэж байгаа штэ. Тэгвэл ингээд би яг ингээд тийм үн цэнтэй юмнуудаа муулж байгаа, өгөөсөж байгаа, ялангуяа гадаад хүмүүст ингэж муухайгаар ойлгуулж байгаа хүмүүсийг харахаар би бүр амар миний бүр уур хүрээддэг за. Энэ хүнд яг ингээд үн цэнтэй юм юу юм бол гэж боддог. Хэрвээ ингээд миний хайртаж байгаа залуу ч юм уу тийм зан гарах юм бол би тэр залуутай ер нь итгэхгүй. Ягаад гэвэл ингээд тийм чухал юмнуудаа өгөөсөж байгаа тэр хүнд ингээд үн цэнтэй санагдахгүй байгаа залууд би хизээж үн цэнтэй санагдахгүй шүү дээ. Би бол ингээд тий бабай гэтэл ингээд бэлэн байхаар ч юм шиг мэдгүй. Би яг юу гэж тайлбарлахаа мэдгүй байна. Гэтэ ямар ч байсан би нэг тиймэрхүү яриа мэрээ сонсох бол амар дургу.
юм байна гэж би өөрийгөө бодсон. Жохон тэгж анзаарсан. Эсвэл ингээд үнэхээр ингээд юм хийж байгаа. Тэгээ би ингээд Монгол орноо хөгжүүлээ ч юм уу те. Би яг ийм юм хийх гээд ахсан энд ингээд болохгүй штэ. Манай Монгол ямар тэнийг юм бэ гэд. Тиймэрхүү ингээд юм хийж байгаа хүмүүс бол нэг ингээд өгөөсгөл ойлгож болохоор ахгүй. Тэнгүүд ингээд бүр яахчгүй бүр ямар ч тийм гээгүүлэх юм юу ч байхгүй. Тийм хүмүүс ингээд яагаачгүй ээжэж станера манай Монгол юм ядуу мадуу те. Тэгэж ярих надад бүр амар тэнийг санагддаг. Чи бүр юу юм бэ гэж хэлмээр санагддаг. За. Чи бүр юм бэ гэдэг юм бэ гэмээр санагддаг. Гэснээс би гинж юу яриа явчих. Тэгээд мэдгүй энэ хэсгийг ингээд марцсан ч бас болно шүү. За би өөрөө ч ойлгосонгүй. Гэхдээ би дотроо амар ойлгосчод хэлэх гэсэн чинь нэг л болдгүй. Тэгээд ингээд дараа Монгол явахаас өмнө нөгөө ачаагаа янзлж захтаа бичлэг хийсэн юм уу гэн. Тэрийг би оруулчихъя. Тэгээд бичлэгийн маань утсан баярлаа. Баяртай. 좌석 사이의 기어 파손되거나 화재의 원인이 될 수 있습니다. And following the cabin crew's instructions after landing. 비행모 내 스마트폰, PDA, 태블릿 PC 등의 전자기 기능. Өнөөдөр 12 сарын 29-ний шөнө алцын маргааш өглөө би Монгол явж байгаа. Тэгээд одоо болохоор гэрээхэндээ авсан энэ бэлэгнүүдээ боогоод ачаагаа бэлдээд тэгэл бараг өглөө болоо явж байгаа гэж бодож байна. Би сая Монголд ч 2 жил болж байгаа гэдгсэн шүү дээ. Тийм болохоор надад Монголд ч хийх юм байна аимш байгаа. Би сая уг нь хамгийн гол зорилго нь эмнэлэгт үзүүлэх байхгүй юу? Тэгээ угаасаа 20 тоног хэмжээнд эмнэлэгт үзүүлэнгээ хийх юм дунд байгаа. Би юу хиймээр байгаа гэж би танарт хэлэх үү? Би бүр юу хиймээр байгаа гэж. Тэгээ шинэ дээр угаасаа гэрээхэнтэйгээ цуглаад тэгээ онгороо манай ээжийн төрсөд байхгүй юу? Тэгээд ээжийнхаа төрсөд тэмдэглээ. Тэгээ дараа нь бас миний төрсөд ална. Тэгээ өөрийнхөө төрсөд тэмдэглэн. Тэгээд яг шинжил ээжийн төрсөд миний төрсөд гэдэг. Тэгээ баг ингээ баярлалаа гал яг идэх цаа. Энэ амар хүнд юм бах юм шиг явчих юм. Би нэг өгөнд үүд авсан байхгүй юу? Тэгсэн чи бүр амар хүнд юм байна. Зузаан болохоор. Огцон өмсөө явуул сонин нөө очоод амар өмсөж явсан хувцс нөө энэ чиний бэлтгэж шүү дээ. Ой, би тэнд нөгөө нэг аав өвөр тарих авсан байхгүй юу? Виски. Тэрийг эднээс боохстой биш үү би? Нүгүрүү. Мичний яг нөгөө нэг амар ивэ олоод суудсан болохоор ерөөсө босож юм авмаар байх юм. Ингээд таагаад. Би тэгээд өөр юу хиймээр байгаа гэж. Би угаасаа ингээд амар гоё өвөө эмээ ээж аав ингээд хийсэн юм гоё монгол хоолнууд идмээр байгаа. Ягаад гэвэл би гэртээ ерөөсө хоол хийж идэх үү. Болохоор монгол хоол идмээр байгаа. Тэгээд салаад хоол идмээр байгаа. Монгол хоол идмээр байгаа. Өрөө идмээр байгаа. Өвчтөний нэг юм ингээд салаад иддэг нэг гоё юм аа. Тэрийг бас амар идмээр байгаа. Тэгээд тэрнээс гадна Монгол юу үзмээр байгаа. Чингисийн үзээ үзмээр байгаа. Намайг Монгол хахад чинь дөнгөж баригдчихсан байхгүй юу. Тэгээд тэрийг очиж үзмээр байгаа. Тэгээд тэрийг явмаар байгаа. Уусаа энэ миний төрсөдрийн дараа манай найзууд тэрийг явах гэж бодож энэ амар гоё цахим гараад. Тэгээд бас ирмээр байгаа. Тэгээд нөгөө идмээр байгаа. Нөгөө усаа үзмээр фантай штэ. Тэрийг умаар байгаа. Идэх юм бол зөнд байгаа. Би өсөөл явж идэх хүмүүсийг бах идэх юм ярьсан уу. Зүгээр ингээд нэг юм гоё дуртай амттай юмнуудаа бас идмээр идэх байхгүй юу. Тэгээд бодоо ингээд үзүүлэн төрсөдрөө тэмдэглэн хоол идэн. Өвөө мигийн доктор зөндөө удаа тэрэлж явна. Клаб орно ёо. Би бүр Монгол клабууд амар гоё штэ. Ингээд амар гоё том талбайд гэрэл мэл амар гоё. Нэг тийм гоё ядаг штэ. Тухтай солонгос клабууд юусоо тийм гоё байдаг даа. Яг гоё байдаг л хальтаа гэхдээ яг ер нь солонгос би шууд амар дургу. Байдаг болохоор клаб орно. Би тэгээ аавд өөртөө өглөө болгон гоё өглөөний цай бэлтэж өгмөр байгаа байхгүй юу. Тэгээ тэрийгээ бас бэлтэж өгмөр байгаа. Тэгээд дүүнээ дугаалалмаар байгаа. Ер нь ингээд гэр бүлтэйгээ амар ингээд хамт байж байгаа юм байгаа байхгүй юу. Эсэтисээ бас явсан ч гэсэндээ гэрхэндээ хамт. Би тэгээд тэрийг юу яасан. Энэ ахтаа нөгөө самарнууд яг нэг удаа итгэрээ тэгээд ингээд нөгөө салцсан байдаг штэ. Тэгээд задлах нэг удаа итгэж. Өмнө ахтаа энийг аваад авсан болохоор удаад нөгөө нэг юм туссан болсон. Өмнө ингээд нөгөө айлд дотороо ингээд олон чихэр аваад хоорондоо ингээд хайлаад утан тэгээд бэлэн төвчсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэрээс амар зүгээр исэн. Тэгсэн чинь энэ удаад болохоор зүгээр нөгөө бэлэнүүд юм ийм хошиг тэгээд түүн болохоор маяг. Энэ болохоор юм самар авсан. Тэгээд угаасаа шинжил авч байгаа юм чинь зүгээр ингээд эдийн дээрээ чирээгээ тасахтаа ингээд тавгалцсан болоод очоод. Тэгээд хамгийн чирээ авсан. Би тэнийг буурал удлаад амсан гэдэг юм. Би нэр юу яа сакс үзэн. Би ерөөсөө сакс байл идрэг оюутан байгаас үзээгүй. Надад сакс үзэх нэг тийм хэрэг байгаа гэхгүй. Тийм болохоор ч сакс үзэн. Би энэ бас гарыг сакс үзэн. Тийм өөхөө мэдгүй байгаа. Энд үгүй юм. Би зүгээр ингэж уус авчаар хүмүүс ингэж уулздаг тийм болохоор ингэж зүгээр. Хоёрын авсан нэг нь явж. Тийм хүмүүс төгсгийг бодоод авсан.
Монгол манай дээр ингэж байгаа бүгд гадар ингэж хийж байгаа. Одоо аль нь сих вэ? Би уг нь өмнө нь ингээд манай гэрийн хүн ингээд намайг мэдгүй ахт нь ороод би уг надад амар гоё санагдаад хэлээг байсан байхгүй юу. Тэгсэн чинь ер нь одоо бодоод чинь хэлсэн амар гоё юм байна. Өмнө нь ингээд ер нь ингээд онгоцны бодлыг буухаар хүмүүс тосгоо байх юм амар сонь шүү дээ. Тийм болохоор гэрийнхэн бас тосгоо ер нь гоё юм байна гэж би бодлоо. За ой нүг ашиг гоё шүү. Ингээд нүрний бодлоо. Энд тавсан. Энэ гоё юм байна. Энэ бас юм дээ. Юу гэдэг юм бэ санагдахгүй юм. Би нэг юм чихэр мэхэ шоколад гэж юусаа баг идэх байхгүй амар дургүй. Амар дургуун чэйсэн. Нэг мэдээ хүсэл байдаг байхгүй юу. Би ерөөс нэг юм яриад би боо яасан. Чинь хадахгүй юм. Одоо хөтөлбөр хаахгүй бас яана. Энд бас бид цэцгэн чандаа бүр хомсог болчихсон тэгээд энэ дэр бодлоо нэмж хийгээд тэгж болоо. А тийм би нэрээ замаараа юу яа жимс авсан. Жимс авна. Тэгээд би яг тийм энэ ачаалтай амар их болчихжээ яах вэ? Энийг орчихгүй. Энэ одоо юу ч болов гэж тийм. Лээ баш. Авч биш. Даа юу яа заяа. Одоо ингээд ижидэж босоод юмнуудаа гэлтээс янзалчаад тэгээд жоохон унтаад заяа. Тэгвэл илэг ингээд бичлэг тавиад юмаа ихээр нөгөө амар түртээд тэг амар удаад байгаа хгүй юу? Тийм болохоор нөгөө чандаа мандаа гэс юмнуудаа хийгээд тэгээс цэвэрлээд тэгээ онгоцны бодол дээр юм очиад бичлэг хий заяа. Тэгвэл яг бичлэг хийгээд юмаа янзлах юм бол амар төвхтэй юм бэ. Тийм болохоор жоохон байж байгаа тул баяртай. Түр баяртай.